ширхэг хадаас жилүү тавиагүй. Тэгээд бидний төсвийг явах. Гишүүдийнхээ үзнэгвэл Цандан гишүү үзэн үз. Би бас хэлээл байгаа. Аймаг сум багт хүн амьдарч байгаа болохоор нийгмийн салбарын хэдэн байшинтайгаа ноццороо таарч байгаа. Үнэхээр үнэн. Бас хэлээд байгаа зарим үг нь бол үнэн л дээ. Монгол улсыг хөгжүүлэх үл бүсэж хангалах хэрэгтэй. Макро төвшөнд төсвөө төлөвлөх хэрэгтэй. Даанч болохгүй. Хотын гишүүд нь орж ирээ 3 ээлжийн сургуультай гээд хөдөөнийхэн болохоор хөвтөх хэмлэг байхгүй. Таазан ороод унчихсан гэдэг. Ингээд зовлон яриад болохоор болохгүй юм аа. Их төөхтэй. Зүгээр энэ нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой нэг асуудал ярмаар байгаа юм аа. Үнэхээр аж ахуйн нэгжүүд өнөөдөр юунд туулж чана гэвэл татвар туулдж байгаа. Үнэ. Гэхдээ төлөх ёстой хүмүүс нь бол татвараа төлнө. Манайхын олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс миний ойлгож байгаагаар бол 5 сард гарах ёстой. Нийгмийн даатгалын шимтгэл 2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2% нэмэгдэхээр байгаа. Сангийн сайдаа. Олон улсын валютын сангийнхантай та бүхэн уулзахдаа ядаж энэ 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг одоо нэмэгдүүлэхгүй байх талаар яриаг хэлцээр хийж үзв. Яг тэгэхээр аж ахуйн нэгж эрхлэгч чинь одоо 13.5% татвар нийгмийн даатгалд, хүүхэн болохоор 12.5%, нийтдээ 26% нийгмийн даатгал. За дээр нь хүн амын орлогын албан татварчин дунджаар 8% байгаа. Ингээд бараг 35%-аар өгч байгаа юм аа. 100 одоо салиа болоо гэхэд 35% татвар төлнө гэсэн үг. Энэ цаана жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүстэй яг карманыхан одоо амжиргааныхын мөнгөтэй носолж байгаа татвар учраас их явдалтай. За 5 сард бид одоо олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгсөн хөтөлбөрөөс гарах байх. Тэг гарахаар энэ нийгмийн даатгалын шимтгэл 2%-аар нэмэгдээд явах уу? Нэг эсвэл одоо тухайн үед нь хуулийн өөрчлөлт оруулах уу? Бууруулах уу гэсэн ийм асуудал байгаамаа. Хариулт авъя. За баярлалаа. За Батнасан гишүүний асуултанд хариулъя. Хэн хариулах юм? Хөрлөлбаатар сайдын микрофон. Сайдуудыг байлгах гэдэг юм байна. Одоо чин зураг сайдын асуулт шүү дээ. За. Зэрлэг Батцаандан гишүүний асуултанд хариулж. 11 сарын 1-ээс эхлээд амнат төсөвт орхоо болсон. 13 онд амнатын орлогоор 1.3 их 80 төгрөг орж ирэхгүй. Яг энэ цэцгийн шийдвэрээр явах юм бол уг нь газрын хөрсөнд орох баялагийг арт түмний мэдлэлд байна. Төрийн өмч байна гэдэг энэ заалтыг хэрэгжүүлдэг гол заалтыг огт авахгүй болгоо аяжсан байгаа шүү гэдгийг би бол хэлнэ. Энэ улсын хурлын чуулган дээр ч гэсэн би энэ амнатыг асуудлыг яаралтай шийдэх тухай асуудлыг бол саналаа хэлнэ гэж бодож байгаа. Нэг. За хоёрдугаарт нь энэ нийгмийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын шимтгэл бол улсын төсвийн орлого бол биш. Энэ нь өөрөө нөгөө олон талд үндэсний хороо, олон талын төлөөлөлтийн үндэсний хороон дээр шийдэгдээд одоо явдаг. Энэ тэтгэр олгоход зориулагдсан ийм мөнгө. Харин нийгмийн даатгалын сан бол өөрөө улсын төсвөөсөө татаацтай явж байгаа 600 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй явдаг. Хэрвээ улсын хурлаас бид нар энэ нийгмийн даатгалын сангаас гарах одоо зардлыг уламж бид нар нэмээд явах юм бол энэ сан өөрөө алдагдaltaй явах ийм л сан юм байна. Тэгэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт 2017 онд одоо хавар орохдоо энэ нийгмийн даатгалын сангийн одоо шимтгэлийг нэмэх одоо хуулийг бол 2017 оны 5 дугаар сард байх батлуулчихсан тэрүүгээр хэрэгжээд явж байгаа ийм зүйл байна. Яг нийгмийн даатгалын сангийн одоо бодит байдлыг бол би энэ чин зөриг сайдыг илүү тодорхой хариулах байхаа гэж бодож байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээс орж ирж байгаа мөнгө бол улсын төсвийн орлого бол биш ээ гэдгийг би бол хэлье. Ер нь бол энэ улсын төсвөөс нийгмийн даатгалын санд өгч байгаа мөнгө бол жил болгоно л нэмэгдэж байгаа. Ийм байдал байна. 600 тэрбум. Тэр чинь нөгөө 17 оны 5 сард нэг хууль батлагдсан шүү дээ. Тэрүүгээрээ л явж байгаа. Хувь хэмжээ. За Хөрлөлбаатар. Ингээд нэлцгэлгүй шууд хэлчихэж.
Энэ 25%-ийг 20 байсныг 25% болгосоо буцаад буулгаж чадахгүй. 600 тэрбум төгрөгийн татаастай байна. Одоо улам татаас чинь хүн амын насны бүтцийн онцлогоос шалтгаалаад чадахгүй юм байна лээ. Эсвэл тэ түргэн уулыг хэлчихгүй юу?